та шоргоолжны төдийч биш байхад Бурхан яагаад таны эсрэг байна гэж та ялахгүй амьтан байхад Бурхан яагаад танд санаа зовж таны эсрэг байна гэж та өөрийгөө хэн гэж бодов вэ? Энэ бол таны өөрийн асмита. Би хэн нэгэн гэсэн асмита чинь та юу ч биш. Бурхан таны эсрэг байхын тулд та агуу том байх ёстой. Ядчил Бурхан шиг хүчрхэг байх ёстой. Та зүгээр л үйлдсэн үйлийнхээ ургацыг хурааж байгаа. Та амьдралыг тань удирдах байгаа 3 гунаагаар л хөвж ява. Танд сатваа гунаа байхад үр дүн нь хурдан ирнэ. Харин тамаа гүн их байхад юм бүхэн удаан хойрог. Байнга саатаж хойшилдог. Учир нь та өөрийн сатваа гунааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Амжилт ямар ч үйлдэлийн өр өгөөж зөвхөн таны ур чадвар эсвэл хэрглэж байгаа хэрэглэгдэхгүй арга барилаас ч хамаарахгүй. Харин танаас үйлдэгчээс хамаардаг. Үйлдэгч илүү саатваг байх хэрэгтэй. Саатваагаа нэмэгдүүл. Яаж нэмэгдүүлэх вүлээ? Хоолндоо анхаар, зохистой амар, зөв зохистой цагт бос, туршлагаа хий, сааднагаа хий. Тэгээд итгэл үнэмшилтэй бай. Ийм 5 зүйл. Ингэхэд альва зүйлс хурдан бүтдэг.